За сайн байцгаана хүүхдүүдээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би дан судлах хичээл 23-ыг танилцуулж байна. За энэ хичээлийн сэдэв бол цахим бичвэрийн онцлог гэсэн сэдэв байгаа. За хичээлийн зорилго цахим бичвэрийн онцлогийг мэдэх гэсэн зорилгын дор өнөөдрийн хичээлийг судалнаа. За өнөөдөр бидний үзэж байгаа сэдэв цахим бичвэр. За цахим бичвэр гэж яг юу юм бэ? За цахим бичвэр гэдэг нь бол компьютер ашиглан монгол бичгээр төрөл бүрийн эхийг бичгийг хэлнэ. За цахимаар бичгийн ач холбогдол нь юу юм? За цахим биш сурснаар цахим орчинд үндэсний бичгээр харилцах боломж бүрдгээс гадна найз нөхдөдөө зориулан захидал бичих, дурсамж бичих, талархлын бичиг үйлдэх зэрэг чадваруудыг бол эзэмшдэг байгаа. За цахим бичвэрийг бичихдээ ямар техник хэрэгслүүд ашиглаж болох вэ гэхээр суурин компьютер, ноутбук, макбук, лаптоп, таблет, гар утас гэх мэтчлэн техник хэрэгслүүдийг бол ашиглан бичиж болно. За цахимаар бичгэж шаардлагатай үйлдлийн системүүд юу байдаг вэ гэхээр за мэдээж бид нар бол Windows үйлдлийн системийн Vista болон 7, 8, 10 дахь хувилбарууд монгол бичгээр бичих нэмэлт тохиргоотойгоор бүтээгдсэн байдаг учраас эдгээр бол юун дээр үйлдлийн системүүд дээр монгол бичгээр бас шивнэ. За тэгээд цахим бичвэрээр бичих фонтууд бол маш олон төрөл байгаа. За энд бол бичгийн хэв дэлгүү, дармал, бичмэл гэдэг маш олон янзын бичгийн фонтууд харагдаж байна. За эдгээрүүдээр бол бас эдгээр фонтуудаар монгол бичгээр бас бичиж болно. За монгол бичгийн фонтыг бас дотор нь Unicode буюу Unicode бус фонт гэж ангилаад байгаа. За тэгвэл цахим орчинд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс хоорондоо харьцахдаа хоорондоо Unicode буюу нэгдсэн кодчлалын стандартын тусламжтайгаар харилцдаг. За сурагчид та бүхэн маань энэ бичлэгийг анхааралтай сонсоорой. Unicode стандарт ба үндэсний бичгийн фонт. Бичиг үсгийн цахим орчны хэрэглээ. Цахим орчинд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс хоорондоо Unicode буюу нэгдсэн кодчлалын стандартын тусламжтай харилцдаг. Unicode гэж юу вэ? Цахимаар бичиж буй үсэг тэмдэгтүүд нь компьютер ухаалаг гар утсанд код болон хувирдаг бөгөөд үүнийг Unicode стандарт гэдэг. Энэхүү кодчлалын ачаар бидний хэрэглэж байгаа төхөөрөмжүүдэд мэдээлэл ямар нэгэн ялгаа зөрүүгүй харагддаг юм. Unicode-ийн ялгаа. Монгол кирилл үсгийн Unicode стандартыг хэрэглэхээс өмнө Arial mon зэрэг фонтыг хэрэглэж байлаа. Монгол гэдэг үгийг Arial mon фонтоор бичихэд ийм хэлбэртэй харагдана. Учир нь Unicode-ийн бус фонт юм. Харин Arial фонтоор бичихэд Монгол гэж бичсэн нь ийхүү харагдах болно. Өнөөдрийн байдлаар дэлхийд дахинд Unicode стандартад орсон 240 гаруй бичиг үсгийг хэрэглэж байна. Эдгээр бичиг үсгийн дотор манай монголчуудын үндэсний бичиг буюу монгол бичигч багтаж байгаа билээ. Үндэсний бичгийн фонт нь Unicode-ийн болон Unicode-ийн бус хувилбаруудтай. Та үндэсний бичгийн Unicode-ийн фонтоор бичвэл дэлхийн хаанаас ч чөлөөтэй харилцах боломжтой. Үндэсний бичгийн Unicode-ийн фонт бол Mongolian Byte фонт юм. Сонирхолтой хэлэхэд монгол бичиг бол дэлхийн бусад бичиг үсгийн дотроос дээрээс доош баруун гар тийш чиглэл бичдгээрээ онцлогтой. Та бүхэнд үндэсний бичгээр бичиж байгаа жишээг үзүүлье. Тухайн үсэг нь үгийн эхэнд, дунд, адагт орохоос хамаарат хэлбэр нь хуурч байдаг. Түүнээс биш үгийн эхэнд, дунд, адагт орох тусдаа хэлбэр гэж байхгүй юм. Бид нар компьютерийн эх 7 хоногийн хичээл дээр бол монгол бичгийн үндэсний бичгийн Byte фонтоор бол шивхээр байгаа. Тийм учраас хүүхдүүд та бүхэн манаас компьютероор эх 7 хоногийн хичээлдээ нэвтэрч ороорой. За тэгээ мэдээж компьютерийн гарын дарааврыг дэвтэртээ томруулж зурах. За товч бүрийг нь зураад мөн дээр нь буй латин үсгүүдийг тэмдэглэнэ. За эдгээр товчин дээрээ латин үсгүүдээ тэмдэглэх юм бие даалгавар та бүхэнд өгж байна.
За тэгэхээр эх 7 онгийнхоо хичээлээр уулзцгаая. Хичээлийн дараах сорилгоо өгөөрэй хүүхдүүдээ амжилт хүсье.